Улсын хурлын гишүүн ассан Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан гэр бүлийнхнийхэн зүгээс анхудаа олон нийтэд мэдээлэл хийлээ. Тодорхойлбол талигаачин хүү ганхүлэг охин Цэлбэг нар уг хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Хэргийг эргэн сануулхад улсын хурлын гишүүн ассан Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрийн ордны гонхноос унсан байдалтай амнасаа алдсан. Уг хэрэгтэд цагдаагийн байгууллагаас эрүүгэн хэрэг үүсгэн шалгаж эхлээд 8 сарын хугацаа өнгөрч байгаач хэргийн бодит үнэн тогтоогдоггүй хэвээр байгаа. Тэгвэл Батхүү агсны гэр бүлийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс шүүх эмнэлгийн шинжилгээнээс илэрсэн гадны нөлөөтэй хэрэг гэдгийг батлах зарим баримтуудыг дэлгэлээ. Тухайлбал Батхүү агсны баруун нүд нь хөхөрч хавдсан, хүзүүнд нь боолтын улмар буюу улаалттай байсан зэрэг нь гадны нөлөөтэй хүн амны хэрэг гэж үзэх үндэслэл мөн гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн амиа алдах үеийн 13 секундын бичлэг, улсын хурлын нэр бүхий гишүүний полиграфийн шинжилгээний хариу, гэмтлээс үүдэлтэй цус харуулт гэсэн онц зэрэг бүх баримтууд бий гэлээ. Дүнэлтэн дээр ингэж бичигдсэн байна. Талигаачин баруун нүдний чиглэлд хүч үйлчлснээр зохин цус хуралт ухраан дээд таны хугарал үүссэн гэж байна. Баруун нүдэнд нь бол хөхрөл хавдал үүссэн байна. За дараагийн дугаарт талигаачин задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд долоог үрчг нь 0.5 см-ийн урттай улаалт үүссэн. За энэ бол яг боолтын улмаас үүсч болдог улаалт л та. За дараагийн дугаарт энэ хэвлэлдэл ярилцлага бас их явсан шүү дээ. Талигачиг одоо өвчний улмаас ухаан алдаад унчлаа энэ тэрэ гэсэн юм. Цус арвчлаа гэсэн юм. За дүгнэлтээр бол өвчний улмаас цус харваагүй. Цус харуулт нь бол өвчний болон гэмтлийн гаралтай гэж байдаг. Үүнд бол одоо гэмтлийн гаралтай цус харуулт тархинд үүссэн байна гэсэн юм гарсан байна. За шүүх эмнэлгийн дүгнэлтийн хувьд юм. Дараагийн дугаарт энэ хэрэг дээр улсын хурлын нэр бүхий гишүүнээс полиграфийн тест авсан байна. За полиграфийн тест гэдэг та бүхэн мэдж байгаа. Энэ бол нэг үнэн худлыг шалгах багж байгаа. За энэ дүгнэлтийг та бүхэнд сонсгоо. За дүгнэлтээр асуусан асуултанд хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн магадлал гарсан. За би дахиад уншия энэ арда. Асуусан асуултанд хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн. Ийм полиграфийн тестийн дүгнэлт гарсан байна. За дараагийн нэг мэдээлэл маань бол энэ хэргийн газрын үзлэг хийх явцад талигачийн өөрийнх нь ашиглаж исэн гар утсыг хураан авсан байдгийн. За уг гар утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд буцаад хохирогчд хүлээл гэж өгсөн. За хохирогч гар утсыг хүлээж аваад шинжилгээний дүгнэлттэй танилцахад гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Ерөөсөө үйлдвэрээс гарсан factory receipt гэж ярьдаг шүү дээ бид нэр. Үйлдвэрээс шинэ гар утас судалдаж авах ямар байдгүй яг тийм болсон байдалтай байсан. За шинжилгээний дүгнэлтээр ч гэсэн энэ гар утсанд ямар нэгэн мэдээлэл байхгүй түүнийг сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. За дараагийн дугаарт хэргийг шалгах явцад хохирчийн арга гэрээхэн лөө за нэг нэр бүхий итгээд мессеж үтсэ. Хэргийн талаар би бол үтсэ харсан. Надад 13 секундын бичлэг байгаа. Энэ мэдээллийг шалгах явцад за нэг хүн тогтоогдсон. За тэр хүн бол одоо энэ хэргийн талаар бол би мэдэхгүй, хараагүй гээд өөр хэрэг шалгагдаж байгаа ийм байдлаар явж байгаа юм байлээ. Цагдаагийн газар бол энэ асуудлыг бол шалгаж байгаа юм байна. Энэ бас л эргэлзэх асуудал. За мөрдөн шалгах ажиллагааны явцад бол өөр бус янз бүрийн асуудлууд бол байсан. Ялангуяа шүүх эмнэлэгтэй холбоотой. Бид нар бол энийг
гадны нөлөөтэй шууд үзчих. Энэ бол гадны нөлөөт. Яах арга. Өндрөөс унснал гэж байгаа юм. Бид ер нь ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ? Амьд явах баталгаагүй болцсон юм биш үү? Амьд явах баталгаа байна уу? Одоо бид та бүхэн ч гэсэн одоо ихэнх л одоо бидний залуучууд гэж байна. Бид нэр цаашдаа яаж амьдрах вэ? Төр нийгмийн зүтгэлтэн их хурлын дэд дарга засгийн газрын гишүүн 3 удаа их хурлын гишүүн 3 удаа хийжсэн ийм хүн төрийн ордон дотроо төрийн тусгай хамгаалалт объект ажлын цагаар шүү. Амь насаа алдсан байна. Тэгэхэд одоо боломжинд алхаж яваа жирийн иргэд бид одоо яах вэ? Түүнчлэн улсын хурлын гишүүнээр 3 удаа, засгийн газрын гишүүнээр 3 удаа, улсын хурлын дэд даргаар 1 удаа томилогдсон ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн учир битүүлгээр амнасаа алдаад 8 сарын хугацаа өнгөрч явахад хэрэг шийдэгдээгүй хэвээр байгаад ар гэрийнхэн бухимдалтай хүнд өдрүүдийг өнгөрүүлж байгааг нь хэлсэн. За гадны нөлөөтэй хэрэг гэдгийг батлах баримтууд байгаа учраас амийг нь нэхнэглээ. Бид аавыгаа маш их санаж байна. Маш их өгүүлж байна. Эмээ өвөө маань өдөрт аавын минь зургийн урд олон цаг сууж зэлбэрч ээж маань насаараа хяналтан хянаа алдаж сэтгэл нь шимширч 4 настай дүү минь аавыгаа нэхэд хоолноос гарсан. Битгэрч юм, үнэхээр битгэрч юм. Ороод ирэх юм шиг санагдаад аав нь ороод ирлээ гэдээ ороод ирэх юм шиг санагдаад хаяа чихэн сонсогдоод байна. Бид тэгтээ аавынхаа амийг нэхэх болно. Шудрагсны төлөө тэмцэх болно. Улсын хурлын гишүүн асан Батхүү агсны ар гэрийнхний зүгээс хэргийг хурдан үнэн зөв шийдвэрлэж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байгаагаа илэрхийлсэн юм а.